энэ All-Mining шүүмжлээд байсан манай community-гаас нэг хүн хөөгдсөн. Тэр хүн би зүгээр мэдчилгээ явуулъя гэж бодож байна. За огшоо All-Mining өсчлөө. 2% ашиг авлаа. За бид нар яасан бэ гэх юм бол бас нэмээд All-Mining дээр call option авсан. All-Mining-ийн call option өчтөр талын 138% ашигтай хаасан. Өнөөдөр дахиад үлдсэн 50% хаана 160% ашигтай. Бид нар 180% ашиг авсан байна. Мөнгө айлд инэ. За бараг нэг 3 нугалцсан юм уу да. За тэгээ одоогийн байдлаараа хэдүүлээ хэдэн хувийн ашиг хийсэн байна. 45% ашиг хийсэн байна. Манай community-гаас онцгонсоор хөөгдсөн хүн бас юу ярьж ирсэн бэ гэх юм бол өдөр өтөө Mazo resource шал худлаа гэл янз бүрийн юм ярьж ирсэн. За найзаа 22% өгөөч хийсэн. Акё хөшөө би чамд зөндөө хэлж ийсэн. Аваарай. Чи авсан байгаа тий. Баяр хүргэе. Тэгээ бусад манай community гишүүнүүд та нар бас бүгдээрээ орсон байгаа. Тэгээ хэдүүлээ энэ дээрээ өөрхөн ашиг хийсэн байгаа шүү. За хөвцөнүүд яаж ийн? Олон улсын хөрөнгөний зах зээл юу болоод байна? Ашигтай явж гин үгүй юу та нар бүгдээрээ? Ашигтай явж байгаа илгүү дээ. Яг гэх юм бол бид нар эндээ мөнгө хэвлэж байгаа. All-Mining өнгөрсөн 2 хоногийн дотор юу хийсэн бэ гэх юм бол пуужинсан. Хаанаас хаашаа хөдөлсөн бэ гэх юм бол ер нь та ингэ харж ийн өнгөрсөн 7 хоногт манай All-Mining ерөөхдөө сэрлээ. Тэгээд энэ All-Mining шүүмжлээд байсан манай community-гаас нэг хүн хөөгдсөн. Тэр хүн би зүгээр мэдчилгээ явуулъя гэж бодож байна. Ягаад хөөгдсөн бэ гэх юм бол айгүй олон шүүмжлүүдэд явуулсан. Ягаад All-Mining өсөхгүй байгаа юм бэ? За огшоо All-Mining өсчлөө. 32% ашиг авлаа. За бид нар яасан бэ гэх юм бол бас нэмээд All-Mining дээр call option авсан. All-Mining-ийн call option өчтөр талын 138% ашигтай хаасан. Өнөөдөр дахиад үлдсэн 50% хаана 160% ашигтай. Бүгдээрээ ерөөхдөө сайн төвчээртэй байсан. Ганцхан нэг хүн төвчээргүй. Тэгтээ яг хөө тэр хүн хогчно. Окей. Mega Metals юу болж байна гэх юм бол яг манай трендийн дагуу ингээл явжлаа. Та харж байгаа юм бол өргөн 2 channel дээр явж байгаа uptrend line in fake out-ыг хасчих юм бол ерөөхдөө яг тренд дээр явж байгаа. Одоохондоо бол 22 цент дээр хэдүүлээ 8.6 центээр орсон мөнгө айлд инэ. За бараг нэг 3 нугалцсан юм уу да. За окей хэдүүлээ одоо юу хармаар байна гэх юм бол Curve Mining харцчи. Curve Mining бол is coiling. Гэхдээ pre-market дээр $21.69 центээр явж байгаа. Дахиад ерөөхдөө энэ жилийн high дээр очих гэж байгаа. Тэгэл улам ингээд дээш явж лээ. Өмнөх тренд лайна жоохон засах хэрэгтэй болж байна. Яг гэх юм бол нөгөө ханш нь ерөөхдөө нэлийн хурцтай өсөж байгаа. Тэгээ магадгүй Curve Mining дээр logarithmic chart ашиглалтан зүйтэй байж магадгүй. За тэгээ юу болж байна гэх юм бол та харж ийн хэдүүлээ Curve Mining лөө ямар ханшаар орсон бэ гэх юм бол би барыг итгэхгүй байна те. $7.68 центээр орсон хэдүүлээ. $7.68 цент гэдэг чинь энэ хаваар орсон байна. Тэрнээс хойш бид нар 180% ашиг авсан байна. Curve Mining бол тэ зүрхэнд хүрч байгаа шүү. Англи Францаар Curve гэсэн үг. Curve бол зүрх гэсэн үг. Curve Mining бол манай автомата дотор бас хамгийн өндөр өгөөчтэй өгж байгаа хувьцааны нэг нь. Окей, энэ тренд нь үргэлжлэл байна. Одоохондоо жоохон choppy болж эхэлж байна. Та юу хармаар байна гэх юм бол хэдүүлээ юун дээр анхаарах ёстой юм бэ гэх юм бол distribution болж эхэлж байна. Хүмүүс зарч мараал эхэлж байна. За хэдүүлээ бас энэ индикатор дээр volume хармаар байна. Окей. За юу харагдж байна гэх юм бол ерөнхийдөө энд нэлээд том зарах захиалга орсон. Энд нэлээд том зарах захиалга орсон. Тэгээ юу болж байна гэх юм бол тэг RSI гэхдээ буурж байна. Та харж байгаа юм бол RSI $80 молоо дээр байсан бол одоо ерөнхийдөө буцаага 70 орсон байгаа хэрнээ өсөж байгаа. Энэ бол айгүй эрүүл гэсэн үг. Гэхдээ ер нь бол өмнө хөрөнгө олт хийсэн, томоор хөрөнгө олт хийсэн энэ үеэр авсан хүмүүс ерөөдөө одоо зарж эхэлж байгаа. Тэр бол угаасаа болдгол процесс, тийм ээ. Энэ хаваар ерөөдөө нэлээд олон хүмүүс ер нь бол Curve Mining авсан зарсан. Тэгээд энэ үеэр цэнгэлээ авсан хүмүүс эндээ ингээ хаяа томоор ингээд зараад ханшны галыг жоохон унтрааж байгаа. Тэгээд хэдүүлээ бас энэ юу л орчих юм бол буцаагаад All-Mining руу орчих юм бол ерөөдөө бүр томоор нь яг гой цэвэр харагдаж байгаа, тийм ээ. Хамгийн сүүлийн distribution phase хаана байсан бэ гэх юм бол энэ хаваар ерөөхдөө нэлээд олон хүмүүс ингээ авсан. Энэ хаваар бас нэлээд олон хүмүүс авсан. Тэгээд энэ тэр үеэр хэм дүнээр авсан хүмүүс ингээл дамп
Тэгээд одоо энэ wedge-насаа ерөөхдөө гарч ийн дөнгөж сая ерөөхдөө ингээд жоохон дээшээ амсгаа авч байгаа. Хэдүүлээ харцгаая RSI нь бас ингээд буцаага дээшээ авч ийн. Volume бүр амар ягаад гэх юм бол Ola Mining-ийн хайгуулгын мэдээлэл зүг гарсан олборлтын объем бас ерөөхдөө давуулан биелүүлэх хандлагатай байгаа. Тийм учраас ер нь бол айгүй хөөрхөн явж байгаа. Хуцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За дараагийнх хэдүүлээ Valaris хэлт харчи. Яг гэх юм бол энэ offshore deep sea drilling компаниуд юу болоод байна гэх юм бол жоохон сэргэлт авж байгаа саяхан тэгээ энэ графикийг би өмнө аль хэдийн зурцсан байсан. Ерөөхдөө cyclical яваад байгаа таад нэг харж байгаа юм бол RSI нь ерөөхдөө буурч байгаа хэрнээ price recovery болж байна. Өмнөх ерөөхдөө bottom-ууд нь resistance юм уу support болж байгаа. Тэгээд ерөөхдөө миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ Valaris жоохон дахиад ингээ хажуу тийшээ жоохон distribution яваад тэгээд яах магадaltaй юм бэ гэх юм бол uptrend-тэй өргөжлүүлэх магадaltaй дөнгөж саяхан шинэ түрээсийн гэрээ зурсан тий тэгээд тэдний ерөөхдөө өдрийн орлого ерөөхдөө ер нь айгуу дэжүү гарсан байгаа. Окей. Хэдүүлээ ямар хувьцаануудаас гарч байгаа юм бэ гэвэл Devon Energy Occidental Petroleum-аас өнөөдрөөс гарч байгаа шүү. За өчигдөр өөр нэг санхүүгийн компани манай D-Local окей ер нь бол sideways consolidation өмнөх пик дээр ирсэн байгаа. Сонирхолтой юм юу бэ гэх юм бол 207 хоногийн moving average дээр одоо яг ирсэн байна. Энэ ерөөхдөө одоо resistance болж байгаа. Тэгээ энийг давж чадах юм бол тэгэл манай DLO дэшээ явах хандлагатай та дарж байгаа бол удахгүй ойролцоо нэг сарын дараа тайлангаа харуулна. Тэгээд хүмүүс ерөөхдөө юу харж байгаа юм бэ гэх юм бол тайлангаа давуулан биелүүлэх магадлал өндөртэй. Тэгээд хэдүүлээ энийг ингээ урт хугацаагаар харах юм бол basing pattern ерөөхдөө энд харагдаж байна. Тим цэвэрхэн кап бол биш. Гэхдээ ерөөхдөө та харж байгаа бол RSI бас дэш явж байгаа. Хүчин дэш явж байна. Volume баг зэрэг ингээд өсөө явж байгаа. Тийм учраас DLO дээр хэдүүлээ одоохондоо нэг хийх юм байхгүй. Ерөөхдөө менежмент айгүй мундаг. Тийм учраас дэжгүй. Окей. За дараагийн Duolingo хэдүүлээ харцгаая. Duolingo руу хэдүүлээ бас жоохон хөрөнгө олт хийсэн манай багцын ойролцооныг 3-4% эзэмшиж байгаа. Саяхан энэ support line дээр яг энэ support дээр ерөөхдөө bounce хийгээд ингээд дэшээ явж байгаа. 22 хоногийн дараа тайлангаа харуулна. Өмнөх хоёр тайлан дээр ерөөхдөө давуулан биелүүлсэн. Тэгээ хэдүүлээ харах юм бол энэ үеэр ерөөхдөө earnings үзүүлэн тэгээд яах магадaltaй юм бэ гэх юм бол ингээд дэшээ ингээл дэшээ явсаар агаад энэ дээр нэг тий rising wedge үсээд тэгээ магадгүй ингээд дэшээ явах магадaltaй эсвэл доошоо явах магадaltaй хэдүүлээ харцгаая. Өмнөх тайл нь бол disappointed ерөөсөй байгаагүй орлого нь ерөөхдөө гайгүй. Тэгээд ер нь бол энэ 200 day moving average руу хүрнэ энэ 360 марн доллартай ерөөхдөө бол хурчин. Тэгээд яах магадaltaй юм бэ гэхэл та харж байгаа юм бол cyclically энэ moving average-аар ингээ явж байгаа юм бол тий ингээл яг нөө мөчлөгөөрөө ингээд явах магадaltaй хэдүүлээ харцгаая. Гэхдээ өөр нэг юм харагдаж байгаа тэр юу юм бэ гэх юм бол ерөнхий энэ Nasdaq зах зээл дээр таад нь харж байгаа юм бол нэлээд nasty down болсон. RSI нь бүр ингээд навс унтсан, volume өндрөө дэшээ өсөө явж байгаа. Өмнөх энэ trend line байгаа. Тэрийг сая ерөнхийдөө цогсон. Гэхдээ би юу харж байна гэх юм бол энэ бол rollover болоод ер нь бол энэ 200 хоногийн moving average одоо жишээлбэл ингээд явах юм бол те энэ QQQ ерөөхдөө буцаагаад энэ 500 хэд рүү буурах магадaltaй. За та нэг санаж байгаа бол бид нар QQQ дээр
Ер нь ойролцоо энэ үеэр хөрөнгө олт хийгээд тэгээ 2 удаа ашиг авсан хамгийн сүүлийн позиц эзээ зарсан бэ гэх юм бол яг энэ үеэр зарсан байгаа шүү. Оргил цэгийн ойрхон ерөөдөө хэдүүлээ зарсан. Окей. За S&P 500 харах юм бол ерөөдөө нөгөө QQQ-тэй ерөөдөө яг адилхан RSI-н ерөөдөө цохилт авсан. Дональд Трамп хятадуудтай худалдааны дайн яриалаа өчтөр жишээлбэл ургамлын тосмос ярьсан манай Америкийн удаа жухны салбараас та нар ягаад soy beans одоо soy авахгүй байгаа юм бэ гэх мэт шин тэгээд бас S&P 500 яах магадaltaй юм бэ гэх юм бол энэ 200 day moving average ингээ яах юм бол саяхан энэгээр ингээ доош явсан. За ингээд те ингэх магадaltaй юм шиг харагдаж байна. Гэхдээ тодорхой мэдээж биш. Тэрэндээ зүгээр хідүүлээ бэлэн байх ёстой. Тийм учраас өнөөдөр хідүүлээ нэг хідэн QQQ дотор байгаа S&P 500 дотор байгаа хувьцааны хувь эзэмшлээ баг зэрэг хассан шүү заяа. Тэгээд хэдүүлээ ойролцооны 20% cash руу буцаагаад дөхмөр байгаа. Окей. Дараагийн компани Hecla Mining. Хэдүүлээ хизээ орсон бэ гэх юм бол харцгаая Hecla Mining бидний entry price $9.35 энэ хаваар. За тэгээ одоогийн байдлаараа хэдүүлээ хэдэн хувийн ашиг хийсэн байна. 45% ашиг хийсэн байна. Тэгээ супер богинохон хугацаанд таадад бүгдэнд баяр хүргэе. Боломжтой бай. Тэ одоо алт мөнгө ерөөдөө нилээн дэше пуужинтлаа. Гэхдээ нэг гоё юм юу юм бэ гэх юм бол RSI энэ хаваар амар хүчтэй дэше явж исэн бол ерөөдөө одоо доош явж байгаа хэрнээ үн хаш нь ингээ өсөж байгаа 200 day moving average is going up. Тэгээ хэдүүлээ харцгаа. Ягаад бид нэр бүгдээ өсөж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Тэгээ мөнгөний ханш, алтны ханш өсөж байгаа. За манай community-гаас гоншгонсоор хөөгдсөн хүн бас юу ярьж исэн бэ гэх юм бол өдөр өтөө Mazo resource шал худлаа гэл янз бүрийн юм ярьж исэн. За найзаа сайхан Mazo resource хэдүүлээ хоёлаа харцгаая. Хэдүүлээ ойролцоо нэг 10 cent 11 cent үеэр хөрөнгө олт хийсэн. Энэ үеэр хэдүүлээ хөрөнгө олт хийсэн. Богинохон хугацаанд бид нар за нэг 11 cent гэж л та тий 18 cent ороод тэгээ хэдүүлээ одоогийн байдлаар 22% өгөөж хийсэн. Акио өгшөө би чамд зөндөө хэлж исэн. Аваарай чи авсан байгаа. Тэ баяр хүргэе. Тэгээ бусад манай комитийн гишүүнүүд таад бас бүгдээрээ орсон байгаа. Тэгээ хэдүүлээ энэ дээрээ хөөрхөн ашиг хийсэн байгаа шүү. За дараагийнх нь юу вэ гэх юм бол бидний бас бага хөв эзэмшиж байгаа Vanek Rare Earth REMX ийшээ хэдүүлээ богино хугацааны арилжаа хийгээд орсон. Ханш нь хэд байсан бэ гэх юм бол тэ ойролцоо нэг 7 хоногийн өмнө нэг 67-68 үеэр энэ хаваар авсан bull flag болоод тэгээд аажаараа үгүй жоохон дээгүүр авсан байна. Хэдүүлээ энэ хаваар авсан байна. Энэ хаваар авсан. Бид нэр худалдаа авсны дараа жоохон өсөд crash хийгээд тэгээ одоо pre-market дээр $91 дээр явж байгаа. Very cool. Тэгээд хэдүүлээ ашгаа харцгаая. Одоогийн байдлаараа not bad 16% ашиг эндээс олсон байна. This is really cool. За бид нар бас нэг өөр хаашаа хөрөнгө олт хийсэн бэ гэх юм бол EUO л хийсэн. Энэ юу юм бэ гэх юм бол евро долларын арилжаа. Энэ бол хугацаа орно. Энийг би та бүдэд хэлжсэн. Тэ энэ ийшээ бас нөгөө аймхаа хүмүүс бас ахуухан шиг хөрөнгө олт хийх боломжтой хэдүүлээ энэ дээр ямар ханш дээр орсон бэ гэх юм бол 28 69 дээр орсон байгаа. Нэг сүртэй одоохондоо хөдлөөг байгаа. Гэхдээ энэ ерөөхдөө аажмаараа ерөөхдөө ингээл өсөө явчихаар юм. Тэгээд хэдүүлээ бас ингээ харах юм бол долларын индекс бас ингээ баг багаар ингээ чангараал явж байгаа. Энэ uptrend line явж гин. Тэгээд EUO хизээ өсөх юм бэ гэх юм бол ойролцоо нэг 3-4 хоногийн дараа дараагийн lag болох бах. Тэгээд ингээл доллар маань ингээл дэшээ яваал байх юм бол манай EUO позиц ерөөхдөө эндээсээ ерөөхдөө ашигтай. Окей. Дараагийн United Health UNH хэдүүлээ ингээ орсон хувьцаа ингээл аажмаар ингээ дэшээл явж байгаа. Энэ дээр нэг сүртэй айх юм ерөөсөө байхгүй. Энэ 200 week 207 хоногийн moving average руу эзэний цагт буцсан ингээл яваал. Тэгэл хэдүүлээ ойролцоо энэ хаваар он гарах үеэр тэ нэг сар цагаан сарын өмнө ойролцоо нэг 450 460 хавцаа таргеттай. Окей. Энэ дээр сүртэй ерөөсөө юм хийх хэрэггүй. За дараагийн шинэ компани EQR Resources Limited хэдүүлээ саяхан орсон 42 цент дээрээ
Тэгээ хизээ орсон байх юм бол энэ үеэр орсон саяхан нэг сөөхөн дэшээ явсан. Гэхдээ одоо сая буцаа retraction авч байгаа. Гэхдээ энэ tungsten олборлдог компаниуд ерөөхдөө одоо нэлийн модонд орж байгаа. Саяхан өөр нэг харж ирсэн tungsten компани хувьцаа баг 50%-аар өссөн. Тийм учраас EQ Resource удахгүй ерөөхдөө манай дэлхийд даяар хөрөнгө оруулагчны анхаарыг татчих واخа. Дараагийн хувьцаа ERO Copper. Зэсийн олборлагч компани хэдүүлээ $22 дээр хавцаа орсон. Энэ үеэр орлоо. Нэг удаагүй. За энэ яаж байгаа юм бэ гэх юм бол нөгөө зэсийн ханшийг дагаад мэдээч энэ зэсийн ханш өсөх юм бол ERO бас өссөн та энд юу арж ийнэ гэх юм бол өмнө нь бол нөгөө Трампын бла 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 ярианаас олж ерөөхдөө навс унтсан. Саяхан бас Трампын ярианаас олж жоохон унсан. Тухайд хэдүүлээ арай хямдэрсэн үнээр худалдаж авсан та харж байгаа бол RSI 79-оос пад ингээ навс унсан. Тэгээд юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол ингээ явсаар гаад ерөөхдөө буцаагаад энэ хайыг цохих магадaltaй. Окей. Одоохондоо жоохон resistance дээр явж байгаа. Тэгээ ингээ явсаар гаад энийг ерөөхдөө зис бол дата центр дотор цахилгаан автомашин цахилгаан дамжуулах дээр ерөөхдөө тэрчтэй юу хэрэгтэй юм бэ гэх юм бол зис хэрэгтэй. Тэгээд зисийн олборлолт хязгаартай томоохон зисийн орд ашиглалтанд оруулах гэж буу юм болдог те та бүгдээрээ мэдж байгаа манай Монголын энэ оюут толгой гих мэдчлэн тийм бүр ингээ кино болж иж ингээ ашиглалтанд ордог тийм учраас энэ удахгүй зисийн хомсдол бий болох хаа. За тэгээд энэ 7 хоног өнгөрсөн 7 хоног хэдүүл яасан бэ гэх юм бол зарим алтны уурхай компаниудын хувиа багасгсан ашиг авсан. Тэгээ хэдүүлээ хаашаа шилжсэн байх юм бол энэ WWI гэсэн тикертэй Westwoods Mining Limited руу орлоо. Хэдийн ханш дээр орсон байх юм бол нэг 50-60 цент дээр дөнгөж саяхан шинээр орсон. Одоохондоо жоохон өсөлттэй явж байгаа. Энэ компани бол асар том потенциалтай. Ерөөхдөө алгалтай компани яагаад гэх юм бол анхны алтан одоо ойролцоо нэг он гарахаас өмнө алтан ашиглалтын орн тэгээд та мэдж байгаах би юу ярьж ирсэн бэ гэх юм бол энэ бидний дараагийн Mica Metals болох потенциалтай. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Mica Metals-тэй үзүүлэлтүүд нь ерөөхдөө бараг адилхан. Бид нар Mica Metals хөрөнгө оруулалт хийж байхдаа бас market capitalization нөгөө нийт компани үнэлгээ нь ойролцоо нэг 220 сая $200 хавцаа байсан. Тэгээд би эндээс ямар хүлээцтэй байгаа юм бэ гэх юм бол ингээл сайхан дэш явах магадaltaй. Тэгээ нэг юм бид нар Mica Metals руу нэг 8 хэдэн центээр орсон адилхан ойролцоо ханш гэсэн үг. Тэгээд алтны ханш өсөөл явж байгаа юм бол эсвэл тогтвортой байх юм бол алтны ханш заавалчгүй дэшээ доошоос авах ерөөсөө хэрэггүй. Зүгээр $3,500-аас дээш байх юм бол энэ компаниуд ерөөхдөө бүгдээрээ дэшээ явчихна. За миний хүсэл юу юм бэ гэх юм бол заяа. Одоо хэдүүлээ алтны ханш руу орцгоё хамгийн сүлд. Миний хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ алтныг завсарлага аваасай. Яг гэх юм бол 4195 дээр явж байгаа хэдүүлээ нэг Fibonacci extension зурчил та. Байж байгаа. Fibonacci extension зурчээ. За өмнөх ёроол орилцэг bottom retraction гэх юм бол энэ байна. Окей. За энийг retraction гэд аваад үзэх юм бол ер нь бол Fibonacci full нэг move LED-ний хийцэн 1.6 хаана байгаа юм бэ гэх юм бол энэ 4500 4400. Окей, хэдүүлээ арай энэ бол 7 хоногийн time frame миний хамгийн дуртай time frame бол биш. Аль болох урт хугацааны time frame руу орох юм бол илүү үр дүнтэй юм гаргаж авч чадна. За тэгээ хэдүүлээ за өмнөх цикл retraction хараад үзэх юм бол тийм Fibonacci 1.6 4443 дээр явж байгаа юм байна. Бүр урт хугацааны Fibonacci хараад үзэх юм бол энийг устгачээ. За энэ ёроолыг авчээ. Энэ ойролцоог авчээ. Retractment ингээ хараад үзэх юм бол тэгээ 5400 гэсэн юм байна. 3700 гэсэн юм гарч байгаа. Түрүүний тэр 4400 4500 хаваар манай алт хүрэх юм бол ер нь бол жоохон correction орох. Ийм урт хугацаанд ийм тогтвортой ийм удаан өсөх хавар тий ер нь бол би амьдралдаа өмнө бол 1-2 удаа харсан. За мөнгө өмнө бол хэлжсэн хөргийн зах зээл дээр заяа
хөрөнгөний зах зээл дээр annual yearly basis chart харах юм бол заяа RSI silver RSI хэд хүрсэн бэ гэх юм бол 1979 80 оны үеэр 98 хүрсэн. Одоогийн байдлаараа RSI энэ жилийн түвшин 78 дээр явж байгаа. За би бас энийг өмнө ярьжсэн ерөөхдөө хизээ нэг цагт хэдүүлээ silver мөнгө рүү орно. Гэхдээ ерөөхдөө cup and handle formation ерөөхдөө батлагдах хэвээр. Тэгээд эндээ cup байна, эндээ handle байна, breakout. Тэгээд хэдүүлээ ямар хааш дээр орж эхэлсэн бэ гэх юм бол ойролцоогоо 36-37 долларын хаваар орж ирсэн. Тэгээд хэдүүлээ энэ purging-ийг ерөөхдөө жоохон хоцорч орсон. Гэхдээ is okay. Шууд silver мөнгөний үн ханш дээр ерөөсөө ороогүй, мөнгөний уурхаанууд руу орсон. Тэгээд тэр нь бас ер нь зүв болж таарсан. Тэгээд таад нэг харж байгаа юм бол үр дүн бол гайхалтай. Окей. Тэгээд хэдүүлээ weekly range-ийг хараад үзэх юм бол тэ ер нь бол нэлээд том та харж байгаа бол энд нэг base байна. Энд нэг асар том base байна. Тэгэл ерөөхдөө амар их энерги цуглуулаад тэгэл fab гээл нэг slingshot move одоо болж байна. Хаана дуусах юм бэ гэх юм бол бөөмэд. Тэгээ энэ өстой мэдхгүй яагаад гэх юм бол миний мэдхээр ийм triple top гэсэн юм ер нь бол байхгүй заяа. Ийм юм би л хараагүй. Энэ бол double top тэ. Тэгээд triple top би л амьдралдаа ийм урт хугацаанд ерөөсө хараагүй. Тэгээд хүмүүс юу ярьж байна гэх юм бол энэ мөнгө маань 60-70 доллар зарим хүмүүс бүр ингээд 100 муу руу явах магадaltaй. За тэгээд энэ cup and handle-ны дүрм хуулийг ингээд яг уу магадлал өндөртэй заавч юм болно гэсэн юм ерөөсөө биш заяа. Ямар дүрмтэй юм бэ гэх юм бол би бас өмнө энийг ярьж исэн. Тэр нь юу юм бэ гэх юм бол ер нь аягныхаа яроолноос ам хүртэл бүтнээр нь явах потенциал бол байгаа. Тэр бол ер нь бол минимум гэж одоо ярина. Гэхдээ дахиад хэлье заавч үл юм байх ерөөсөө шаардлагагүй. Тэгээ ийм cup and handle ямар потенциалтай юм бэ гэх юм бол 2 дахин явах боломжтой. Тийм учраас 140 хүртэл бас явах боломжтой. Мэдээж бид нар боломжтой байх хэвээр шунал айцаа ерөөхдөө manage хийгээд тэг ингээ явж чадах юм бол энэ silver дээр бас юу ярьж байна гэх юм бол энд би таадаг харуулчих. Энд Wall Street Journal дээр ингээ бичигдсэн байгаа. Тэ? Like the Nasdaq, silver's gains have been fueled by the craze over artificial intelligence, electric vehicles, and energy transition. Ерөнхийдөө хим билүү хаан дээр цахилгаан машин дээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах дэд бүтц дээр маш их мөнгө ордог. Цахилгаан бараан дээр бас асар их мөнгө ордог. За тэгсэн чинь now there's not enough silver to go around. Хангалттай мөнгө ерөнхийдөө байхгүй юм байна. Тэ? Nervous investors are hoarding precious metals. Ерөнхийдөө мөнгөний систем инфляцтай санаа зовж байгаа хүмүүс ер нь айгүй их өнөд металл худалдаж авч байгаа алт мөнгө гэх мэт шин үйлдвэрлэгч нар manufacturers need silver for electronics ерөөхдөө үйлдвэрлэгч компаниуд гар утас хийдэг одоо иймэрхүү гар утас үйлдвэрлэдэг компани мөнгө хэрэгтэй and jewelry buyers are trading down from gold одоо хүмүүс алтны бүгж ингээ барахгүй 18 караттай юм одоо 14 карат руу буурж ийн 12 карат руу ингээ буурж ийн зарим хүмүүс мөнгө рүү шилжүүлж байгаа. За тэгээд the amount of metal that is being mined and recycled is less than the amount of metal that is consumed. Okay. Жил болгон хэрэглэгдэж байгаа одоо нэг бүтээгдэхүүн рүү шингэж байгаа өнөд идэл data center компьютер чип рүү орж байгаа металл маань тэгээ олборлолтоосоо даваа явчихна. Тэгээд одоо юу болж байна гэх юм бол мөнгөний агуулга одоо мөнгөний одоо агуулгууд safe тэр London LME London Metals Exchange дээр байгаа мөнгөний одоо агуулга дотор байгаа мөнгө ингээд цөөрч байгаа дуусч байгаа. Тэгээд зарим хүмүүс юу ярьж байна гэх юм бол одоо бүр мөнгөний хомсдолд орох магадaltaй. Тэгээд энэ чартыг ингээ эргүүлээд ингээ чартыг харахаараа тэгээд түрүүн хэлж ийсэн энэ mega cup and handle тэ одоо энэ бүр хэдэн оноос эхэлсэн cap бэ тэ 1970 оноос эхэлсэн cap and handle магадгүй жигнэсээ энэ мөнгөний хомсдол бий болчих юм бол тэгээ хоорно мөнгө алцаад эхлэх юм бол мөнгө бол тэгээд ингээд явах потенциал бол байгаа. Тэгээд хэдүүлээ харцгаая. Curve mining бид нэр эзэмшиж байгаа, Heckler mining бид нэр эзэмшиж байгаа. Тиймэрхүү энэ дээр хэдүүлээ хангалттай ашиг олж байгаа. Тэгэл тэ $100 хүрээсэ гэх юм бол бид нар баг 1 жилийн дотор санхүүг иржүүлэн хөрөх боломжтой шүү. За
Bye. За тэгээ скуулийн гишүүн биш юм бол намайг одоо ингээд хэдэн сар харж байгаа юм бэ те 8 сарын хугацаанд харж байгаа арилжаа нь явж лэн ашгууд нь байж лэн. Тэгээд $10,000-тэй гадаад арилжаал хөрөнгө оруулалт хийх сонирхож байгаа хүмүүс та нар юу л гэдэг юм бэ? Манай community-ийн гишүүн болоод валютын орлоготой те компьютер дийлэх сараад кноп дараад мөнгө олооч те. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.